7. Бүгд хамтдаа слайдн дээрээс нэг ишлэлээрээ хамтдаа харцгаая. Эхлэл 2-ын 1-7. Тэнгэр газар болоод түүний төг төмөд инхүү гүцээв. Төг төмнийг инхүү гүцээв. Бүтээж байсан бүх ажлаасаа тэр өдөр амарсан тул Бурхан 7 дахь өдрийг өрөөн ариун болгов. Эзэн Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй. Газар тариалга хүнч үгүй байсан тул хээрийн бут сөг хараахан үгүй. Тариалангийн ургамал ногоо арай ургаагүй. Харин долоог хамтдаа уншигурвая. Тэгэхэд эзэн Бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бит болжээ. Амен. Амен. За өнөөдөр хамтдаа итгэлийн гайхамшиг гэсэн сэдвээр хамтдаа эзний үгийг харцгаая. Юуны юм хажуудлын үндэ хэлье да. Сайн мэдээ тараая. Амен. Өнөөдрийн үгийг бүгдээрээ анхааралтай сайн сонсоод яагаад бид сайн мэдээ тараах ёстой юм болоо гэдгийг ойлгосон цаг хугацаа байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен. За бид нар шинэ он эхлээд 2 мөргөл эхлүүлж байгаа. 10 цагийн мөргөл, 1:30 мөргөл байгаа. Бид нар үг сонссны дараа үгээс улбаатай 3 төрлийн залбирал, магтаал, залбирлын цагуудыг гаргана. Тийм учраас бүгдээрээ үгэн дээрээ сайн төвлөрөөд үгээ сайн сонсох юм бол илүү залбиралч нь эзэн лөө ойрхон бас илүү гүн оршихуй руу орно гэж итгэж байна. За өнөөдрийн Эхлэл номны 2 дугаар бүлгийг бид нэр ерөн сайн мэдж байгаа. Ягаад бол Библи жил болгоно уншихдаа Эхлэл номноос эхлэл уншдаг, хэд хэд удаа уншсан байдаг учраас ерөн мэдж байгаа. Гэтэ бидний нэг сул тал нь юу вэ? Би мэднэ гэд ботхороо шууд тархиа унтраадаг. Энэ удаа битээ хийхээсэй гэж хүсэж байна. Эзний сүнсээр Христийн оюун ухаанаар эзэн дээр төвлөрцгөөё. За 2 дугаар бүлгийн 1-ээс одоо 7 дугаар хэсгийн хамгийн эхний тийм ээ одоо дэд гарчгийн өмнөх 1-ээс 3 дугаар ишлэлийг 1-р нь авч утсан байгаа. 1-ээс 3-ыг хэд хэд удаа уншаад үтсэн чинь энэ одоо 3 бүлийн 3 одоо ишлэл дотор хамгийн их давтагдсан үг болвол 7 дахь өдөр байгаа. 7 дахь өдөр гэдэг үг. За тэгээд энэ 7 дахь өдөр гэдэг үг яагаад ингэж давтагч байна гэд дахиад ингээ гүнзгийрүүлээд уншаад харсан чинь энэ 3 ишлэл дунд гүцээгээд амраад тэгээд өрөөгөөд ариун болголоо гэдэг ийм одоо хилцс, ийм одоо цуврал өгсөд 2-оос дээш тийм ээ одоо 2 ба 1-ээс 2 удаа заавал орсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэдхэнд одоо өгүүлбэрүүд дунд Бурхан гүцээсэн, гүцээлээ, гүцээгээд амарчээ тэгээд ерөөж ариун болгов гэдэг үгүүдийг 7 дахь өдөр гэдэг үгтэй холбож тайлбарласан байгаа. Энэ бол өөрөө Бурханы өөрийнх нь одоо хийсэн зүйл бөгөөд үүнийг Мосе бичиж байгаа байхгүй Мосе бичиж байгаа. За тэгвэл энэ яг юу юм болоо гэж ботхоор Эзэн Есүс Христ загалмайд нас барахта хамгийн сүүлд юу гэж хэлээд амьсгалаа гаргасан бэлээ? Гүйцэлдлээ. Бүгд гүйцлээ буюу гүйцэлдлээ гэж хэлсэн. Энэ гүйцэлдлээ гэж байгаа үг Бурхны бүх бүтээлийг гүйцээгээд бүтээж гүйцээд гэж байгаа хоёр болвол адилхан лугшилттай адилхан одоо ухаарал ойлголттой өгсөд юм аа. Есүс Христ их эзэн загалмайд бүгдийг гүйцэлдлээ гэж хэлсэн нь загалмайд Бурхны хүслийг биелүүллээ. Буюу хүн төрлөختний аврал гүйцэлцэн гэсэн утгатай үг гэдэгт итгэж байна. Загалмайд өгснээрээ авралын замыг гаргаж аврал гүйцэлдлээ. Өгсөн дараа ясна дахиад амилсан. Тэгэхээр амлилт гэдэг нь амралт. Гүйцэллээ гэдэг нь загалмай гэж ийм одоо хоршил тийм ээ Бурхан бүгдийг гүйцээгээд 7 дахь өдөр амарчээ гэдэгтэй холбогдож байгаа. Есүс загалмай дээр үхээд гүйцэллээ гэдэг нь Бурхан бүх юмсыг бүтээсэнтэй адилхан бөгөөд Есүс үхлээс дахин амилсан гэдэг нь Бурханы
7 дахь өдөртөө амарчээ гэдэгтээ ингэж одоо таарч ирж байгаамаа гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй юм аа. Бурхан бүх ажлаа гүйцээгээд амарсан. Христ загалмаад бүгдийг гүйцэлдүүлээд нас бараад эргээд амилсан. За бурхан тэгсэн юм байна. Христ Есүс тэгсэн юм байна. Тэгвэл бид яах ёстой юм болоо? Энэ хэсэг бид нартай яаж холбогдож, яаж хамаарч байгаа юм болоо? Энэ дээрээс харвал бурханч тэр, Христч тэр хоёулаа гүйцэлдүүлж гүйцээсэн байгаа. Тэгвэл бид нар ч гэсэн гүйцэлдүүлж гүйцээх ёстой. Амен. Бид юуг гүйцэлдүүлж, юуг гүйцээх ёстой юм болоо гэвэл бид Бурхны хүслийг, Бурхны ажлыг, Бурхны хүсэл, тэнцүү Бурхны ажил гэдээ ойлгочих юм бол бид Бурхны хүслийг гүйцэлдүүлэх, Бурхны ажлыг гүйцээх ёстой гэсэн үг байхгүй? Яг бол Бурхан өөрөө ч гүйцээсэн байна, Христч гүйцээсэн байгаа учраас бид ч ялгаагүй Бурхны ажил, Бурхны хүслийг гүйцэлдүүлэх ёстой юм аа. Тэгжээж л биднэрт дараагийн шат болох амралт, ерөөл ариусал ба амьлал ирж байгаа байхгүй? Амьлал ирж байгаа. Бид нар энэ одоо хоршил бидний амьдралд яг адилхан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. За тэгвэл бид яаж Бурхны ажлыг гүйцээх вэ? Бурхны хүслийг гүйцээх вэ? Энэ ер нь хүний хувьд боломжтой юу? Яг Бурхны ажил гэдэг нь юу юм болоо гэдгийг бүгдээрээ харъя. Иохан номны 6 дугаар бүлэг дээр Есүс Галилийн зэлүүд талд 5 талах 2 загсаар 5,000 хүнийг хооллсон гайхамшиг үйлдсэн байгаа. Та нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ? Энэ бол Ерүсийн гайхамшиг байсан. За энэ гайхамшиг үйлдснийхэн дараа хүмүүс Есүсийг хүчээр хаан болгох гэж зүтгэсэн. Үүнийг мэдээд Есүс хүмүүсээс зайлан зүхтан явсаар байгаад Капернаумд буюу гэртээ ирсэн байна. Маргааш нь хүмүүс түүнийг хайгаад энэ одоо Тибер нуурын эрэг болох Галилийн зэлүүд талаас явсан гэдгийг мэдэж араас нь мөчгсөөр байгаад Капернаумд байгаа гэрт нь хүмүүс буюу ард олон ирсэн. Тэгээд ирээд тийм ээ та хаашаа явчих вэ эзэн гэж хэлсэн чинь Есүс тэдэнд хариудан та нар үнэндээ намайг хайгаагүй штэ. Та нар талах идэж цадсан болохоор л намайг хайсан. Буюу та нарын жинхэнэ зорилго бол надаар дамжуулан талахтаа болохыг хүссэндээ бицтэй гэж хэлээд дараа нь залгуулад та нар мөхөж устгах хоолны төлөө биш мөн хамин түргэх хоолны төлөө ажил гэж хэлсэн байна. Тэгэд үгийг сонсоод хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхээр бид Бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд бид юу хийх вэ гэж асуусан. Яг бид нартай адилхан бид Бурхны ажлыг гүйцэлдүүлье, Бурхны хүслийг гүйцэлдүүлье гэд ингээд ойлгоцсон явж байгаа шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс ч гэсэн бид Бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх ёстой юм бэ? Бүгд хамтдаа Иохан номны 6-гийн 28-29 дугаар Библийг хамтдаа харъя. Слайдын дээрээс харъя да. За, Иохан 6-гийн 28-29. За байгаа юу? Баггүй юу? За. За тэгээ Есүс хэлсэн байгаа. Хариуд нь юу гэж хэлсэн гэвэл түүний илгээс нь нэгэнд итгэх нь түүний ажил мөн. Түүний илгээс нь нэгэнд хатнаа чи бэлтжээрээ заяа дараа нь уншуулъя гаргаад түүний илгээс нь нэгэнд яах нь гинүү? Итгэх нь түүний ажил мөн. Бурхны ажил гэж тусдаа ямар нэг ажил биш. Харин Бурхнаас илгээгдсэн нэгэнд итгэх. Энэ итгэлийг гүйцэд болговол бидэнд амралт буюу амьлал ирнэ гэж байгаа. Бүгд хамтдаа уншъя да. Тэгтэл тэд түнд бид Бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ гэсэнд Есүс тэдэнд та нар түүний илгээс нь нэгэнд итгэх нь Бурхны ажил мөн гэж хариулав. Бурхны ажил юу болохыг Есүс тодорхойлж өгсөн байгаа. Бурхны илгээс нь нэгэнд буюу Есүст итгэх нь Бурхны ажил юм аа. Тийм ээ? Бурхны илгээс нь Есүс рүү ирээд Есүст бүрэн дөрөн гүйцэд итгэх нь бидний хийх ажил юм. Амен уу? Тэгэхээр энэ эргээд шууд бид нар юу хийдэг, юу хийсэн гэдэгтэй биш, харин бид яаж итгэж байгаа вэ гэдэгтэй холбогдож байгаа. Амен уу? Бид нар бүгдээр итгэдэггүй бол энд ирэхгүй байх бас итгэдэг учраас ирээд сууж байгаа. Гэтэ бид л итгэдэг гэж бодож байгаа болохоос Бурхны нүдэнд бидний итгэл яг ямар вэ гэдгийг хэнч мэдэхгүй. Би ч өөрийнхөө итгэлийг үннээсээ тодорхой хэлж мэдэхгүй гэсэн үг. Тийм учраас бидний дотор байх ёстой дандаа байх ёстой зүйл юу вэ?
Бурхан ажлаа гүйцээсэн шиг, Христ загалмаа дээр бүгдийг гүйцэлдүүлсэн шиг бидний итгэлч гэсэн гүйцэд байхын төлөө чармаах ёстой юм аа. Бидний итгэл бүрэн дүрэн гүйцэд итгэл байхын төлөө бид ямагт зүтгэж явах ёстой. Үүнийг л Бурханы ажил гэж байгаамаа. Өнөө цагт бол энэ нь Христийн бие болох цуглаанд хамрагдаж, мөргөл хүндэтгэлд оролцож, үйлчлэх нь Бурханы ажиллаа гэж ойлгож болно. Учир нь Бурхан өөрөө биднийг Христ рүү дуудсан, ингэж дуудсан бүгдийг бүрэн итгэлтэй болгон аварч тэднийг алдахгүй байх нь Христийн ажил буюу эцгийн хүсэл юм аа. Бүгд хамтдаа Иохан номны 6-гийн 37-оос 40-ыг хамтдаа уншъя. 3 Эцгий надад өгсөн бүхэн над руу ирнэ. Над руу ирэхчийг би огт хөөж гаргахгүй. Учир нь би өөрийнхөө хүслийг бус харин намайг илгээгчийн хүслийг үлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн юм аа. Надад түүний өгсөн бүгдээс юу ч алдалгүй, харин эцсийн өдөр тэднийг амьлуулах нь намайг илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтай байх нь эцгийн хүсэл юм аа. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна гэж айлдав. Амен. Христийн загалмаа дээр гүйцээсэн ажил нь юу вэ? Бурханаас Христэд өгсөн, Христийн биед буюу чуулганд өгсөн бүгдийг бүрэн дүрэн хангалттай алдагдахгүйгээр аврагдах итгэлтэй байлгах явдал юм. Энэ бол чуулганы зорилго, энэ бол чуулганыг бүрдүүлж байгаа бидний амьдралын зорилгоо гэж бид нар ойлгоход болох юм аа. Амен. Тэгэхээр бидний хамгийн гол ажил бол эргэлзээгүй итгэх. Тэгээд түүнийг дагах юм аа. Эхлэл номны 17 дугаар бүлгийг харах юм бол Бурхан Авраам хоёрын гэрээний талаар гардаг. Тэгээ Бурхан Авраамд үр хүүхэд өгнө гэж амлаж байгаа тухай Эхлэл 15 дээр гарч байгаа. Бурханы үгийг сонсоод Авраам дотроо ботсон. Манай зарц Дамаскын Элизер багасаа л намайг дагсан. Угаасаа Сара бит хоёр хүүхдгүй юм байна. Тэгэхээр Элизерт бүх хөрөнгөө өвлүүлж өгье да. Түүнийг ер нь өргөж авъя да гэж бодоод энэ бодлоо Бурханд хэлсэн. Бидрийнхаар бол үүнийгээ залбирал болгон Бурханд өргөж даатгсан байгаа. Гэтэл Бурханы бодол огтөөр байсан. Бурхан түүнийг үгээ гараад иргээ дагуулж гараад чи Тэнгэрийн оддыг хараад тоолж чаддаг бол тоолоод үз. Чиний үр удам яг энэ од шиг олон болно гэж хэлсэн. Биеэс чин төрх үр удам од шиг олон болно. Авраам үүнд итгэснийг Авраамыг зөв болгож байгаа. Тэгэхээр эргэлзээгүй итгэл буюу Бурханы ажил итгэл гэдэг нь юу вэ? Итгэмээргүй нөхцөлдөж итгэхийг хэлж байгаа. Ямар ч боломжгүй байсан ч итгэх. Бас би өөрөө ямар ч сайн юм хийгээгүй байсан ч итгэх. Үүнийг гүйцэд итгэл гэж байгаа. Бидний итгэл дандаа нөхцөл байдлаас хамаардаг. Боломжгүй бол итгэдэггүй. Итгэн гэж ярьдагч тэр бол зүгээр ам. Цаана зүрхэндээ бид эргэлзээтэй итгэлгүй байдаг. Амен уу? Ийм байвал бидний итгэл гүйцэд болохгүй гэсэн үг. Ийм байвал амралтанд орч чадахгүй болчих гээд байгаа байхгүй. Ямар ч боломжгүй үед Авраамыг бодоод үзтээ. Тэр хүүхдгөө Дамаск Элизерт өв хөрөнгө өгөөд хүүхдээ болгож авъя гэж бодсон чи Бурхан гараад Тэнгэрийн одыг тоолж гих шиг яаж тэрийг тоолох юм? Тийм олон хүүхдээ болно ч гих шиг боломжтой юм яриач. Гимээр байсан ч Авраам итгэсэн. Үүгээрээ зөв болсон байгаа. Амен. Бүгд хамтдаа Эхлэл номны 15-ын 2-6-ыг хамтдаа уншъя да. Эхлэл 15-3. Авраам, эзэн бурхан минь, та надад юу хайрлсан бол би үр хүүхдгүү бөгөөд мөн миний голом цахих хүү бол энэ Дамаскын Элизер юм гэвэ. Авраам цааш нь та надад үр өдөм заяагаагүй. Харагтун гэрт минь өссөн хүү энэ миний өв залгамжлагч болно гэж хэллээ. За цааш нь харъя. Харагтун эсний өг төвөнд ирж тэр чиний өв залгамжлагч болохгүй. Харин чиний өөрийн биеэс төрөх хүн л өв залгамжлагч чинь болно гэд түүнийг гадагш гаргаж чи тэнгэр өөд хар оддыг тоолж чадваас тоол гэв. Тэрээр түүнд үр удам чинь ийм олон болно гэж айлдав. Тэгээд Авраам эзэнд итгэсэнд эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов. Тэгэхээр Бурхны өмнө зөв болоход зөвхөн юугаар зөвтгөгддөг вэ? Итгэлээр боломжгүй зүйлд итгэхэд
бид нар зөв болдог. Амен уу. Бидний амьдрал боломжгүй юм байгаа. Цаашдаач байна. Гэхдээ бид нар гүйцэд итгэлтэй байя гэвэл тэгсэн ч эзэн бүгдийг хийж чадна, бүтээж чадна гэдэгт итгэх хэрэгтэй юм аа. Үүнийг л юр бусын тэнгэрлэг итгэл гэж байгаа юм аа. Итгэл гэдэг нь зүгээр нэг энгийн зүйл биш юм аа. Өнөөдөр 26-нд эхэлж байгаа энэ өдөр бид нар итгэлийнхаа чанарыг шалгая. Өнгөрсөн өдрүүдэд тийм ээ 25 онд бид нар наашин цаашин явж ирж очин сүм цуглаан ажил хөдөлмөр амьдрал гэж явсаар байтал итгэл маань юу болсон юм болоо? Итгэл маань яаж яагаад ямбираад чанараа алдаад ажиллагаагүй болцсон юм биш байгаа та. Бид үнэхээр боломжгүй нөхцөл байдалд ч гэсэн яг Авраам шиг итгэж түүгээрээ Бурхны өмнө зөв байж чадж гинөө. Эсвэл ямар нэг юм хийж өгж ижил ямар нэг юм авах ёстой юм шиг бодож тэрийг хийгээгүй болохоор шийтгэж гэнэ гэсэн айдсаар тэгээгүй болохоор өрөөгдөхгүй байхаа мэдээж гэсэн хүний ухаанаар өөрсдийнхөө итгэлийг бид нар өвчлүүлсэн юм биш байгаа. Бид нар үүнийг эргэж харах хэрэгтэй байна. Амен уу. Хүний ойлгох хэмжээнд итгэж байгаа бол итгэл биш юм аа. Харин Бурхны ажлыг гүйцэнэ гэдэг нь ямар ч боломжгүй хүний ойлголтоос давсан байсан ч итгэхийг хэлж байгаа. Ийм итгэл бол тэнгэрлэг, юр бусын гайхамшигтай итгэл байдаг. Амен уу. Бидэрт яг ийм итгэл хэрэгтэй байна. Ийм итгэлийн сэргэлт 2026-нд ирээсэ гэж эзний нэрээр өрөөж байна. Амен. Халелуя. Амен. Амен. За, номлолын эхэнд хэлсэн өнөөдрийн эхний хэсгийн гол үг нь 7 дахь өдөр. 7 дахь өдрийн амралтанд орохын тулд итгэл хэрэгтэй. Юр бусын гайхамшигтай итгэл бидэрт хэрэгтэй. Тэгжээж бид амралтанд орно. Амралтанд орно гэдгийг өөрөөр болвол өрөөгдөж ариун болно гэж ойлгож болно гэсэн үг. Өнөөдрийн юг харах юм бол сүүлийн 3 дугаар ишлэгийг харах юм бол ингэсэн байгаа. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болгов. Амралтанд орно гэдэг нь яан гэсэн үг. Өрөөгдөж ариун болно гэсэн үг. Бид нар бүгдээрээ өрөөл дуртай. Бас бид нар бүгдээрээ христчэн хүн учраас гэмээс ангид ариун баймаар байгаа. Тэхийн тулд бид амралтанд орох ёстой. Амралтанд орохын тулд бидэнд гүйцэд итгэл хэрэгтэй. Боломжгүйд итгэх итгэл хэрэгтэй. Тэгжээж бид нар амралтанд орсон буюу үнэхээр өрөөгдсөн бас үнэхээр ариун хүмүүс болно гэсэн үг юм аа. Эцэст нь бүх асуудал итгэл дээр байгаамаа. Учир нь Бурхны ажил бол түүнд итгэх явдал юм аа. За тэгвэл итгэлээ яаж гүйцэд болгох юм бэ? Би уг нь итгэдэг. Гэхдээ өнөөдрийн үг итгэлийн маань чичлээд итгэл чинь дутуу байна, дулмаг байна гэдэг ах шиг байна. Тэгвэл би үүнийг яаж гүйцэд болгох вэ? Бүгдээрээ энийг харцгаая. Яаков номны 4:26 дээр үйлсгүй итгэл нь үхмэлээ гэж хэлсэн байгаа. Итгэл нь үйлстэйгээ хамт ажиллах ёстой гэж хэлсэн. Авраам Бурхан хүү өгнө гэж хэлсэн энэ үгэнд итгэхдээ сайн сонсож байгаараа Авраам саяны эхлэл 10 өдөр чамд хүү өгнө гэж хэлсэн энэ үгэнд итгээд зөв болсон шүү дээ, тийм ээ? Энэ итгэл нь ямар итгэл байсан гэж хожим нь тэр хүүн Исаак төрөөд түүнийг 17-8 настайд Мори уулан дээр тахил болгоно өрг гэхэд хүртэл итгэжсэн. Тэр хүртэл явсан итгэлээр Авраам итгэсэн байгаа. Амен уу? Бурхан өгөөд буцаагаад авсан ч Бурхан над өгсөн л өгсөн гэдэгт итгэсээр байсан байгаа аахгүй юу? Амен. Амен. Үүнийг л гүйцэд итгэл гэж байгаамаа. Бидний итгэл бол тэгдэггүй. Бурхан над өгсөн. Амен. Халелуя. Гэтэл нөгөөх нь буцаад болохоо болчлоо. Тэгэнгუთ бид итгэл дээрээ соригддог. Бид нар ундаг, итгэлээр ундаг, шантардаг, зүрх алддаг, Бурхан худлаа мэд санагдаж эргэлзэж эхэлдэг. Гэтэл Авраамийн Бурхны зөв гэж тооцсон итгэл нь ямар итгэл байсан бэ гэхээр хүү Исаака Мори уулан дээр тахил болгоно өргөж явахдаа ч тэр итгэжсэн байгаа. Тэр итгэлийг тэр эхлэл 15 дугаар бүлэг дээр авсан. Өөрөөр хэлбэл хүү Исаака эхлэл 22 дугаар бүлэг дээр өргөж байгаа. 15 дээр Бурхан хүү өгнө гэж амлаад 5 бүлэг яваад Бурхан хүү өгсөн. Өгсөн хүүгээ удаачгүй буцаага тахил болгож өөрт нь өг гэж Бурхан шаардж байгаа.
Бурхан яагаад ингэсэн юм бэ? Яагаад гэвэл Авраамийн итгэлийг гүйцэд байгаасаа гэсэндэ. Гүйцэд итгэл юу болохыг ойлгох гэсэндэ. Гүйцэд итгэл бол үүстэй цуг ажилтдаг гэдгийг ойлгох гэсэндэ Авраамийг ингэж одоо сорьсон байгаамаа. Амен уу. Бүгд хамтдаа Яаков номны 4-ийн 21-с 23-ыг хамтдаа уншъя да. Яаков 4-ийн 21-с 23. За, гаргаад өгөөрэй. За бэндээс уншаад өгье. Яаков номны 4-ийн за хатнаа чи бэлтчээрэй за. Яаков 4-ийн 21-с 23. За энэ дэр ингэж хэлсэн байгаа. Яаков 2 юм байна шүү. 2 юм байна. За бидний эцэг Авраам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зүтгэгдсэн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр нь гүйцэд болсныг чи харж байна. Бурханд Авраам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон гэж өгүүлдэг бичвэр биелэгдсэн бөгөөд Бурхны ант нөхөр гэж Авраам дуудагдах болсон. Авраамийн итгэл яаж гүйцэд болсон байна вэ? Хүү өгнө гэдэг үгэнд итгэсэн итгэл нь тэр хүүгээ буцаагаад өргөснөөрөө гүйцэд болсон юм а гэж байгаа. Амен уу? Амен уу? Бидний итгэл ямар байх ёстой юм бэ гэдгийг энэ ишлэл биднэрт тодорхой хэлж өгч байгаамаа. Бидний итгэл бүрэн гүйцэд буюу үүстэй байх ёстой. Өнөөдөр итгэл сайхан боллоо. Амен. Халелуя. Гэтэл маргааш нөгөө зүйл өөрчлөгдөн гут нурж унаад гутраад байвал уучлаараа гүйцэд итгэл болоогүй байна гэсэн үг. Юу ч болсон болоогүй ба Бурхан хэлсэн л бол бид нар түүнд гүйцэд тэр зүйлд биелэхгүй ч байсан итгэсээр байх ёстой юм аа. Энэ Бурханы ажил. Энийг бид хийх ёстой байхгүй. Энийг хийжээж бид тийм ээ амралт руу ордог байх нэ. Амен уу? Амен. Итгэж байгаа бол дуулууртаагаар үйлдэх ёстой. Өөрөөр хэлбэл итгэлээ гүйцэд болох дараагийн нэг арга бол дуулууртай байдал юм. Итгэлээ гүйцэд болгохын тулд Бурхан дуулууртай байх ёстой бөгөөд энэ нь 100% дуулуур. Энэ нь 30%, 50%, 70%, бүр 99% ч биш. Энэ нь бүрэн 100% дуулууртай байдлаар бидний итгэл гүйцэд болдог. Бид нар дуулуур гэдэг үгийг сонсохоор энэ үгээрээ хуулийн шинжтэй. Дуулууртай байвал ерөн дуулууртай байхгүй бол хараана гэдэг ингэнгүүд ямар нэгэн хийчээж өрөөгдөх юм шиг хуулийн шинжтэй боловч энэ дуулуур гэдэг үгийн цаана хараалыг ерөөл болгож хувиргах Бурхны хүч оршдог. Бид нар дэд тул номноос үүнийг мэдж байгаа. Есүс үүнийг биднэрт үлгэрлсэн байгаа. Есүс Бурхны хүсэлд туйлын байдлаар дуулууртай байсан. Тиймдээч загалмаа дээр өгсөн. Бид нар Есүсийн тийм ээ одоо Гицеманд хийсэн сүүлийн залбирлыг мэднэ. Тэрүүн тахилчийн залбирлын өмнө тэр ямар залбирал хийсэн бэ? Аава, боломжтой бол энэ аягыг надаас өнгөрөөгөөч. Гэвч минийхээр бус таны хүсэл биелэг. Тэгээд тэр загалмаа дээр өгснээрээ Бурхны хүслийг 100% дуулууртай байдлаар биелүүлсэн байгаа. Ингэж дуулууртай байдлын замыг гаргаснараа Есүс бусад бүх дуулууртай хүмүүст яг адилхан мөнхийн авралын их үндэс болсон байгаа. Бүгд хамтдаа Еврей номны 5-ын 7-оос 10-ыг уншъя да. За байгаа үстэй Еврей 5-ын 7-оос 13. Тэрээр махбодынхоо өдрүүдэд өөрийг нь үхлээс аварч чадах нэгэнд чанга хашгирн нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан түүнийг сонссон билээ. Тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын их үндэс болсон бөгөөд Бурхнаар Мелхиседекийн хэрэгмийн дагуу тэрүүн тахилчаар өргөмжлөгдөв. Амен уу. Тэгэхээр Есүсийн дуулуур нь түүний ажлыг гүйцэд болгосон. Түүний итгэлийг гүйцэд болгосон бөгөөд бид нар ч гэсэн Есүс Христ адил үхэл хүртэл дуулууртай байснараа итгэл гүйцэд болдог. Тийм учраас Филиппоны номны 2:21 дээр Илч Паул ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншъя да. За энэ арай биш байна. За би хараад уншиж өгье. Филиппой 2-ын за Филиппой 2-ын
12 юм байна. Иймээс хайртууд минь, та нар үргэж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхтаж биш, харин идэвгүй байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрлэр гүйцээ. Авралаа гүйцээх, итгэлээ гүйцэд болгохын тулд яах нь вэ? Бид нар айн чичрэн дуулууртай байх ёстой. Би дуулуургүй байгаа юм биш байгаа гэдэг айдас эмээлт биднэрт үргэлж байх ёстой. Амен уу? Ийм айдас эмээлтэ алдаад эхлвэл бид нар яадаг вэ? Нүглийн мэхлэлээр зүрх хатуураад мэнэрдэг. Тэгээд бид нар өөрсдийнхээ итгэлийг гүйцэд болгохоо мартдаг. Бид нар мартаж болно. Гэтэ үр дүн нь харамсалтай нь амралт байхгүй. Амьлал байхгүй. Бурхан аав Есүс хоёулаа заасан. Гүйцээгээд амарт юм аа. Гүйцээгээд амьлт юм аа гэдгийг хоёулаа бидэрт зааж өгсөн. Бидний итгэл гүйцэд байж ээж бид нар өрөөгддөг. Бидний итгэл гүйцэд байж ээж бид нар ариусч бид нар мөнхийн амралт буюу амьллын тэр амралтанд ордог юм аа. Амен. Тийм учраас 2026 онд бид бүгдээрээ үйлстэй байя, үйлддэг байя. Тэгээ зогсохгүй бид ингэхдээ 100% дуулууртай байдлаар үнийг биелүүлдэг байцгаая. Тэгээд энэ нь үнэндээ итгэл юм а гэдгийг хүлээн зөвшөөрье. Амен уу. Хажуудлын үндэ хэлдэ хүний ухаан бодлыг орхио. Учир нь Бурхны мунхаглан хүмүүсээс илүү мэргэн. Бурхны мөгсөн хүмүүсээс илүү хүчрхигээ. Амен. Амен. Бид нар Бурханаас илүү ухаантай юм шиг загнаж өөрийн бодлороо Бурхны үгийг хазаарладаг. Бид нар янз бүрийн амьдралын шалтгауудыг тооцохдоо дуулуургүй байх, гүйцэд итгэхгүй байх олон шалтгауудыг гаргаж ирэхдээ цаанаа бид авралаа алдаад байгаа. Авралынхаа коэффициентийг адилхан барьж явахгүй байгаа гэдгээ анзаардаггүй. Бидний итгэл тийм ээ дээд зэгт тулсан бол өдөр бүр тэр хэмжээгээ хадгалаад явах ёстой. Өдөр бүр тэр яг авралт хүрсэн авралыг биелүүлэх болцлоо итгэлээ хадгалахын тулд айдас чичирлийн дуулууртай байдлаар тэр нь гүйцэд болж идэв юм аа. Гүйцэд болж идэг. Амен уу. Тийм учраас энэ гүйцээгээд амардаг, тэгээд өрөөгдөж ариусдаг гэдэг энэ тийм ээ урсгал байгааг битгий мартаараа. Бурхан бүтээлийн үеэс заасан. Есүс загалмаа дээр үхэхтэй үнийг биднэрт заасан юм аа. Гүйцэлдээ шүү харж байгаараа би утгагүй амилнаа. Та нар бас гүйцэд итгэхээрээ тэгвэл та нар яг энэ замаар явна шүү. Би бүгдийг гүйцээсэн болохоор амарч байгаа биз? Та нар ч гэсэн бүрэн дүрэн гүйцэд 100% дуулуур ба үүстэй итгэлээрээ надад итгээд Авраам шиг тэгээд та нар бас мөнхийн амралтанд орноо. Тэгээд надаар өрөөгдөн. Тэгээд би та нарыг ариусгана. Өнөөдөр Бурхан ингэж хэлж байгаа. 2026 яг ийм жил байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. За бид нар цаашаа харах юм бол 2 дахь хэсэг буюу 4-өөс 7 дугаар хэсэг байгаа. Өнөөдрийн 2 дугаар бүлгийн 4-өөс 7 дээр 4-өөс 7 бол бас их онцлогтой. Өөрөлдөх юм бол 1-ээс 1-ээс 4 юм уу да. 1-ээс 4 болохоор тийм ээ. 1-ээс 4 болохоор ерөнхийд нь бичээд тэгээд 5-аас 7 болохоор толдруулдаг шилээр тодруулж байгаатай адилхан. Ерөнхий утгаар нь хэлчихэд дараа нь энэ бүхэнд яг яаж явагдсан бэ? Илүү гүнзгий тодруулаад харъя гэд томруулдаг шил бариад харж байгаа юм шиг түүнийг дахиад нааш нь татаад тодруулаад бичсэн байгаа. Өөрөлдөх юм бол Бурхны бүтээлийг дахин тодруулан бичсэн хэсэг болвол 4-өөс 7 дээр байгаа, 5-аас 7 дээр байгаамаа. Тийм ээ 4-ийн Б-гээс байгаамаа. За бид нар энийг ингээд 4-ийн Б-гээс хоошоо ингээд 7 хүртэл уншаад үзэхээр хамгийн их гарч байгаа үг болвол газар гэдэг үг байна. Тодруулаа харсан чинь газар гэдэг үг илүү чухал байгаа. Бас энд нэг ялгаа. Шууд ямар ялгаа гарч байгаа юм бэ гэхээр 2 дугаар бүлэг дээрээс шууд тийм ээ 4-ийн 4-р ишлээс эхлээд эзэн бурхан. Өөрөлдөх юм бол эзэн гэд томоор оноос нь нэрээр нь дуудсан байгаа. Жишээлх юм бол манай цуглаан пасторууд байлаа гэж үдээ. Чон пастор, түмээ пастор, инхээ пастор. 3 пастор байна. Пастор тэгсэн гэвэл ерөнхийдөө пастрыг хэлж байгаа. Тэн дундаа инхээ пастор тэгсэн гэвэл яг оноож хувьчилж хэлж байгаа. Тэрэн шиг бурхан бүтээсэн гэвэл
Бурхан Элохим гэдэг ерөнхий нэр. Харин эзэн бурхан гэвэл Яавэ гэдэг нэртэй, Йохова гэдэг нэртэй бурхан гэдэг оноос нь нэр байгаа байхгүй. Эзэн гэдэг дөрвөлнгийн томор бичсэн байгаа 4-р ишлэл дээр эн чинь зарим орчуулган дээр Яавэ, Йохова гэж байгаа. Манай Монгол Библи энийг эзэн гэж бидний хэрэгжилж байгаа Библи ингэж бичсэн байгаа. Энэ бол оноос нь нэр гэсэн үг. Бидний бурханы нэр юу вэ? Йохова буюу Яавэ буюу үнэндээ эзэн бурхан юм аа. Эзэн бурхан юм. Энэ бол оноос нь нэрнэ. За тэгээд оноос нь нэрээр нь дуудаж байгаа гэдг нь мөн л ялгаагүй тодруулж байгаа, наривчилж байгаа, хувьчилсан шинжтэй болж ирж байгаа. Илүү ойртож байгаа гэсэн үг. Илүү ойртож байгаамаа. За илүү ойртоо харсан чинь газар байна. За газар яасан бэ гэсэн чинь газарт юу ч ургаагүй байсан. Газарт юу ч ургаагүй. Бид нар харах юм бол ингэж байгаа тийм ээ. Эзэн бурхан тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр газар дээр хур бороо оруулаагүй, газар тариалга хүнчгүй байсан тул Кэрийн буцөөг газарт хараахан нүггүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй байсан. Газарт юу ч ургаагүй. Ургаагүй байсан шалтгаан нь хоёр. Нэгдүгээрт нь эзэн бурхан хур бороо оруулаагүй. Хоёрдугаарт нь түүнийг тариалах хүн байхгүй. Тийм учраас юу ч ургаагүй. Тэгэхээр эзэн бурхан хур бороо оруулаагүй нь бурхны алдаач юм шиг. Тариалах хүн байхгүй байгаа нь хүмүүсийн алдаач юм шиг. Гэтэ яг үүндээ бид нар нарийн уншаад үзэх юм бол энэ ишлэл өмнөх бүлэгтэйгээ зөрчилдөж байгаа. Учир нь эхлэл 1-р бүлэг дээр бурхан аль хэдийн газрыг бүтээгээд ургамал ногоо бүтээсэн гэд. Тэгэнгүүтээ хоёр дээр юу ч ургаагүй гэхээр өнгөцгөн харвал зөрчилдөд байгаа юм шиг. Эхлэл номны 1-р бүлгийн 11-ээс 12 дээр ингэж хэлсэн байгаа. Эндээс уншия. Ингээд бурхан газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимсд моддыг төрөл төрлөөр нь ургуултугай гэж айлтсанд ёсоор болжээ. Газарны ихүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимсд моддыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг бурхан харав. Бурхан ингээд газарт тийм ээ 3 янзын ургуулсан. Нэгдүгээрт нь ургамал ногоо байсан, хоёрдугаарт нь үр жимстэй ногоо байсан, гуравдугаарт нь доторх үрээ газарт гөвдөг үр жимсд модод 3 янзын эмээг бурхан ургуулсан байгаа байхгүй уг нь. Гэтэл 2-р бүлэг дээр 2-ын 4, 5 дээр 5-р ишлэл дээр юу ч байхгүй, юу ч ургаагүй гэдэг дээр хээрийн буцөөг тариалангийн ургамал ногоо гэж байгаа. Энэ өөрөөр хэлэх юм бол оноос нэрлсэн үгүүд нь өөр байгаа гэдэг нь энэ нь өөр агуулга юм а гэдэг санааг гаргаж байгаа байхгүй өөр агуулга. Зүгээр ургамал ногоо, үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимсд мод гэдэг нь шал өөр зүйлийн тухай ярьж байгаа. Хээрийн буцөөг тариалангийн ургамал ногоо гэдэг нь зүгээр жирийн ургамал ногооны тухай ярьж байгаа гэд ойлгочиход болно. Энийг илүү гүнзгийрүүлэх юм бол бас их урт юм болох учраас тийм ээ. Өөр юмны тухай юм аа гэдгийг бид нэр харах бөгөөд энэ хоёр хэсгийг эхлэл 1-р бүлгийн 11, 12 ба 2-ын тийм ээ 5 4, 5 дахь ишлэгийг харьцуулаад үзэх юм бол энд гарч ирж байгаа ялгаа нь үр жимс байгаа. Хээрийн буцөөг тариалангийн ургамал ногоо гэдэг дээр үр жимсний тухай юу ч яриаггүй. Гэтэл өмнөх 1-р бүлэг дээр эхлээд ургамал ногоо байгаа. Зүгээр л өвс гэсэн үг. Дараа нь үрлэгч ургамал ногоо буюу энэ үрлэгч гэдэг нь үртэй буюу үр жимстэй гэсэн үг. Дараа нь доторх үрээ газарт гөвдөг өөрөө үртэй төдөөгөө түүнээсээ дахиад үрждэг мод, үр жимсд мод. Эхнийх нь зүгээр өвс байна, дараагийнх нь болохоор өөрөө үртэй, өөрөө амьтай ургамал байна. Гурав дахь нь өөрөө амьтай төдийгүй өөр бусдыг амьдруулдаг гэсэн утгатай. Тийм ээ, энэ бидний итгэлийн шатыг зааж өгч байгаа агуулга бол 2-р бүлэг дээр энэ талаар үр жимсний талаар юу ч яриаггүй. Ямар ч үр жимсгүй, ямар ч найдваргүй байдлын тухай ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ энэ 2-ын 4-р ишлэл нь аль эхлэл номны 1-р бүлгийн аль хэсэгтээ дүүж байгаа юм бэ гэвэл эхлэл 1-ийн 2-тоо нийлж байгаа. Эхлэл 2-ын 4, 5 нь эхлэл 1-ийн 2-тоо адилхан гэсэн утгатай юм аа. Эхлэл 1-ийн 2 дээр юу гэж хэлсэн гэвэл газар нь хэлбэрчээгүй хоосон төдийгүй ойрог гүний гадаргууд харанхуй бүрхэж бурхны усны мандал дээгүүр элен хальж байлаа. Тэгэхээр газар ямар ч хэлбэргүй хоосон харанхуй гэдэг нь хээрийн буцааг ургаагүй тариалангийн ургуул ногоо байхгүй ягаад бол хур бороо байхгүй тариалах хөнгөө хоосон
Харин газраас уур манан хөөрсөн гэдэг нь Бурхны сүнс тийм ээ газар дээгүүр элен халсан гэдэгтэй дүүж очно гэсэн үг. Газар бороо ороогүй юм чинь хаанаас ямар уур манан хөөрч байгаа юм бэ? Гэвэл энэ уур манан гэдэг нь Бурхны ерөнхий илчлэлт буюу Бурхны ерөнхий нэгүслийг ярьж байгаа. Амен уу. За жоохон хэцүү байж магадгүй. Энэхдээ та нар бүгдээ хангалттай ойлгож байгааг итгэж байна. Амен. Тэгээ Бурхны ерөнхий нэгүсэл буюу өнөөдөр энэ дэлхий дээр хүн төрлөخت нь оршин байсаар л байна. Бурхан хүн төрлөختийг нэрвчгээгүй л байна. Тийм ээ? Хүн төрлөخت нь өнөөдөр өдөр болгоно аллаг гарч байна. Өдөр болгоно хулгай, өдөр болгоно завхаарл, өн тэндгүү дайн, тэ өчтөр хүртэл ингээл Америк одоо Венесуэла руу бөмбөг хаял дайн болоод юу болоод байна? Янз янзын болж байна. Тэгсэн ч амьдрал үргэлжилсээр л байгаа нь Бурхны сүнс энэ ертөнцийг дараад тээж байгаа шуу өндгөө дардаг шиг хамгаалж байгаа учраас үүнийг газраас уур манан буюу Бурхны оршихуйг одоо тий газар дэлхий дээр байсан гэдэг агуулгаар Эхлэл 1:4 дээр хэлж байгаамаа. За энэ ямар утгатай юм бэ гэвэл тийм ээ Эхлэл 2:7 дээр Бурхан нэг хүн бүтээчихэж байгаа. 2:7 бүгдээрээ харъя да. 2:7 дээр харуул тэгэхэд эзэн Бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бишт болжээ. Амьд бит болжээ. Энэ нэг хүнийг бүтээсэн энэ хүний байдал нь Эхлэл 2:4-5 Эхлэл 1:2-той адилхан гэсэн утгатай. Тийм учраас энэ хүнийг Бурхан амьд бит гэж нэрлэж байгаа. Амьд бит. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдсэн хүний нөхцөл байдал нь ямар ч үр жимсгүй, ямар ч аврал сүнс мөс байхгүй, Бурхны ерөнхий нэгүсэлд орол амьдарч байгаа амьд бит юм аа. За тэгвэл энэ амьд бит гэдэг үгийг тийм ээ Эхлэл 2:19 дээр Адам амьдтыг нэрлэхдээ бас хэрэгэлсэн байгаа. Эхлэл 2:19-ыг харъя да. Эхлэл 2:19 дээр хэлсэн. За эндээс уншъя. Ингээд эзэн Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан огторгуун бүхий шовууг урлаад тэдний хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд бит бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Энд байгаа амьд бит Эхлэл 1:7 дээр байгаа амьд бит хоёр бол адилхан. Буюу тийм ээ Бурхны ерөнхий нэгүсэлдээр амьдарч байгаа хүн нь амьтантай адилхан гэсэн утгатай. Энэ бол үнэхээр шоконд оруулмаар мэдгдэл юм аа. Шоконд оруулмаар мэдэл. Өнөөдөр танаа гэрт амьдарч байгаа хажууччин байгаа. Эсвэл таны хайртай ах дүү нар бид нар амьд хүн гэж бодож байгаа. Гэтэ үнэндээ амьд бит төдий амьтан юм. Яагаад гэвэл түүнд Бурхны үр жимс, Бурхны дүр төрх алга, түүнд гүйцэд болгох итгэл, Бурхны ажил хийгдээгүй байна. Амен уу. Тийм учраас Коринт номны 15:45 дээр ингэж хэлсэн байгаа. Анхны хүн Адам амьд бит болсон юм аа. Тийм байгааз анхны хүн Адам амьд бит болжээ. Харин сүүлчийн Адам нь ам өгөгч сүнс болвоо. Амен уу. Тэгэхээр Эхлэл 2:7 дээр бүтээсэн хүн болвол яг л ямар ч үр жимсгүй, ямар ч хэлбэргүй, ямар ч одоо тий дүрсгүй, эзгүй, хоосон, Бурхны ерөнхий нэгүслэр л ингээл оршин байгаа, нохоо муурнаас ялгаагүй амьд бит төдий юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Амен уу. Амен уу. Энийг ойлговол бид тэдний сайн мэдээ ярихгүй байж чадахгүй маа. Та нарын дотор энэ сэтгэл шаналл өвдөлт бий болоосоо гэж эзний нэр дээр өрөөж байна. Амен уу. Өнөөдөр хүн төрлөخت нь янз бүр юм хийж гин, өрсөлдөж гин, зарим нь шагнуулж гин, зарим нь муулуулж гин, янз бүр байна. Гэхдээ яг үнэндээ тэд тийм ээ бүрэн дүрэн хүн биш юм аа. Хүн гэдэг нэр нь тохирсон оршихуй биш байх нэ. Хэдий хүн гэж нэрлэж байгаач бид үнэхээр хүн байя гэвэл бид гүйцэд итгэлтэй болж ээж, Бурхны ажлыг гүйцээж ээж, амралтанд орох тийм ээ ийм ариун ерөөлтэй байж хүн болдог. Тэгээгүй болвол мэдээж тэрийг хүн гэж нэрлэж байгаа л да хүн мөн. Гэхдээ үнэндээ сүнслэг байдлаар бол тэд амьд битүүд байна. Амен уу. Тийм учраас бид нар хүмүүсээс нэг их юм шаардаад, нэг их юм одоо тий хүсэхгүй ч байсан болно. Яг л тэр хүмүүс угаасаа амьд бит төдий байхгүй, амьд бит төдий. Тэдэнд ам алга,
аврал алга, тэдэнд гүйцэд бүрэн дүрэн итгэл алга. За яг хөө тэд тийм юм байжээ. Тэгвэл өнөөдөр цуглаанд явж байгаа бид ч гэсэн цуглаанд явдаг л болохоос биш, амьд бит төдий байх магадaltaй гэсэн үг. Бидэнд үнэхээр бүрэн дүрэн гүйцэд итгэл байхгүй бол бид ч амьд бит төдий байх юм аа. Мэдээж хүний амьтнаас ялгарах онцлог нь хэл яриа оюухан гэдэг. Гэтэ Библи бол тэгж үзэхгүй байгаа. Бурхны ажил буюу гүйцэд итгэлгүй бол бүрэн дүрэн хүн биш, амьд бит төдий юм а гэж өнөөдрийн Эхлэл номны 2 дугаар бүлгийн 5-аас 7 дугаар Библи биднэрт хэлж байгаамаа. Энэ бол үнэхээр аимшигтай мэдгдэл юм а. Энэ бол аимшигтай зүйл юм. Аимшигтай зүйл юм. Оюухан хөгжиж, хүндрэлтийн шинжлэх ухааныг хөгжүүл, янз бүрийн юм хийж ингээ гоё юм болоод ахаар бид нар мундаг, ухаантай, агуу хүндрэлтэн гэж бодоод байгаа. Гэтэ Бурхны нүдэнд амьд бит төдий. Адгуул самтнаас ялгаагүй харагдаж байна гэдгийг бид сүнслэг утгаар ойлгох хэрэгтэй юм аа. Амен уу? Амен уу? Тэгэхгүй болвол бид нар өөрсдийнхээ итгэлдээ санаа тавихгүй, өрөөл бусдын итгэлдээ санаа тавихгүй, бид нар бусдын адил өнөөдөр идэж явах өмс зүйхийн төлөө амьдарсаар байгаад Бурхны ажлыг хийхгүй. Бурхны ажлыг гүйцээхгүй. Тэгвэл насаараа сүмд явсан байсан ч ямар ч нэмэргүй. Хажуудлын үндэ хэлдэ. Итгэлээ сэргээе. Гүйцэд итгэе. Амьд битийг аврал дуудъя. Амен уу? Ам өгөх сүнс болох сүүлийн Адам болохын тулд бүрэн дүрэн гүйцэд итгэлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Бүрэн дүрэн гүйцэд итгэлтэй байж ижил амралтанд орно. Энэ бол та юу яриад байна? Хүмүүсийг амьд бит амтан гэдэг ахын гэж та нар бодож магадгүй. Гэхдээ Библи тэгж хэлж байгаа байхгүй юу? Библи тэгж хэлж байгаа. Тийм учраас бид нар энийг хүлээж авахаас өөр аргагүй юм аа. Бид нар үнэхээр хүн шиг хүн байя гэвэл бид заашгүй гүйцэд итгэлтэй байх хэрэгтэй. Үйлстэй 100% дуулууртай итгэлтэй байж бид нар хүн гэдэг утганд таарсан оршихуй болно. Хүн гэдэг энэ үгийг задлаад үзэх юм бол хүн гэдэг бол 3 зүйл байгаа шүү дээ. Бие махбод, сэтгэл санаа, сүнс гуруулаа байж хүн болдог. Хүн гэдэг үгийг олон хэлнээр хэлж байгаа. Олон хэлнээр энэ төстэй адилхан дуудагддаг. Энэ үгийн цаана энэ гуруулаа байгаа оршихуйг ярьж байгаа байхгүй юу? Гэтэл энэ дээр хүн гэж хэлээгүй амьд бит гэж хэлсэн байна. Тийм ээ? Адамыг амьд бит. Нэг хүнийг бүтээсэн, тэгээ тэр нь юу болсон бэ? Амьд бит болсон. Хүн болоогүй амьд бит болсон байна. Тийм учраас бид нар үнэхээр өөрийнхөө итгэлийг 26 онд анхаарч, Авраамыг дуурайж, Авраам шиг боломжгүй нөхцөлдөж итгэдэг итгэлтэй байж, мөн зогсоогүй бусдын, тийм ээ? Авралын төлөө санаа тавьж, тэднийг жинхэнэ хүн болоход нь туслах хэрэгтэй байна. Тэднийг авралд дуудаж, үнэхээр тэд ч гэсэн бүрэн дүрэн итгэлтэй байлгахын төлөө бид үнэхээр ажиллах ёстой. Яг энд итгэлийн гайхамшиг байгаа. Бидэрт байгаа итгэл гэдэг Бурхны бэлэг нь ямар гайхамшигтай, ит шиттэй бэлэг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Итгэл гэдэг нь зүгээр өнгөцхөн зүйл биш. Энэ намайг бүрэн дүрэн хүн болгодог. Намайг бүрэн амралтанд оруулж, бүрэн ёроолтой ариун болгодог ит шит бол итгэл. Үүнийг бид гүйцэд болгохын төлөө бас бусдад үнийг хуваалцахын төлөө амьдрах хэрэгтэй юм аа. Тийм үед тех үедээ л бид нар Бурханаар өрөөгдөн. Бурхан дотор ариун, бас Бурхан дотор бүрэн амарсан амьлтын итгэлтэй байх юм аа. Амен уу. Магтаалын багийг урьж байна. Бүгд хамтдаа эзний өмнө магтан дуулаад залбирая. Хамгийн нэгдүгээрт нь бүгд хамтдаа эзэн талархъя. Эзэн өнөөдөр намайг дуудаад энд суулгаад гүйцэд итгэлтэй бай гэж ятгахж байгаа танд баярлалаа. Энэ бол таны намаа гэсэн сэтгэл, намаа гэсэн хайр юм аа. Таны энэ хайранд би талархаж байна. Бүгд хамтдаа эзний өмнө талархлын магтаалыг өргөцгөөе. Ундраа ориглох магтаалыг дуулаад эзэн талархлыг хамтдаа өргөцгөөё. Эзний хайр бол агуу, эзний хайр бол үнэхээр нэгүүлсэнгүй юм аа. Амен уу. За манайхан залхуурахгүй шүү.
Итгэлээ гүйцэд болох юм. Амен уу. Өндийгээс хоошо налаа суух хэрэггүй. Өндийгээд магтан дуулаад залбир. Би гүйцэд итгэлтэй байвар. Миний итгэлээ гүйцэд болгож өгөөч. Энэ цагт би таны өмнө залбирая. Надад намайг хайрлсан баярлалаа. Эзэн, итгэлийн минь сул доройг уучлаач. Эзэн, та намайг бүрэн дүр итгэлтэй байлгаж өгөөч. Үнэхээр би таны хайранд талархаж байна. Намайг улам бүр удирдаач. Бүгд хамтаа магтан дуулангаа хийхүү залбирцгаая.